хамт олон хамтран суралцаж, хамтран өсөж хөгжиж, хамтран эрүүл мэндээрээ дамжуулаад эд баялгаа амар амгалан аз жаргалтай амьдралаа бүтээхээр нэг зорилготой нэгдсэн та бүхэндээ энэ үтшийн мэндийг хүргээд өнөөдрийн ээлжид лайваараа уулзаж байгаадаа маш их баяртай байна. Өнөөдрийн сэдэв маань бөөр болон бөөрийн өвчин өрөвсөл, түүний шалтгаан, тэгэд гэрийн нөхцөлд яаж одоо эмчилж урьдчилан сэргийлэх аргууд байдгийм бэ гэдэг талаар ярилцъя гэж бодлоо. Тэгээд та бүхэн тухлан сууж таалан сонсоорой, өөрөө өөр дээрээ дүгнэлтүүдээ хийгээрэй. Зя тэгээд Гүлнар одоо микрофоноо шилжүүлье. Слайд байгаа лөө. Хийгээрэй. За орой мэндэ ээлжид тий хагасаа өдрийн лайв маань өвгөр эхэлж байна. Өнөөдөр хэд хэдэн хүмүүс биш өмнө бас бөөрийн талаар хуваалцаарай л гэл санал хүсэл тавьсныхаа үндснээр энэ сэдвийг сонгосон байгаа. Тэгэхээр манайхан бас асуултуудаа бичээрэй. Юу асуумаар байгаа юм? Дээр нь бөөрийн өрөвсөлтэй холбоотой чиний эргэн тойронд хэн байна вэ? Тэр хүмүүстэй бас түгээсэн ч болно, хуваалцсан ч болно. Тэгээд дараагийн хагасанд ямар сэдвээр ярилцах, ямар сэдвийг яриасаа гэж хүсэж байна. Тэр талаар бас комент хэсэгтээ биччихвэл бит хоёр нь хүмүүсийнхаа хамгийн их асууж байгаа сэдвийг бариад ороод ирнэ л гэсэн үг шүү те. За би слайдаа шеэрлэе. Та хэд маань маш сайхан сонсоод асуултуудаа бэлдээд ер нь бол хамгийн сайхан асуулт асууж байгаа хүн хамгийн ихээр хөгждөг байгаа шүү. Хэрвээ асуулт байхгүй бол тухайн хүн ойлгоогүй байна. Нэг бол энэ сэдв нь тухайн хүнээс хол хөндөй сэдв гэд ойлгож болно. Ер нь бид нарт нөгөө чих маань хэрэгтэй зүйлийг сонсдог. Хэрэггүй зүйлийг хизээч энд тэндээс авчирдаггүй маа. Тиймээс хэрэгтэй гэж бодсон хүмүүстэй түгээвэл те тэр хүмүүс нь ч баярлна, чиний хувьд ч гэсэн те бусдад буян болж байгаа гэд ойлгож болно. За сэдв маань бөөрийн өрөвсөл ба өвдөлт зөвөрийн шалтгаан эмчлэх арга. За тэгэхээр бөөрийн өрөвсөл юунаас үүсдэг, яадаг, ийдэг гэдэг талаар хуваалцнаа гэсэн үг. Тэгэхээр бөөрийг мэдхгүй хүн гэж байхгүй шүү дээ тий. Хоёр хос эргэтэн. Тэгэхээр бөөрийн үүрэг маань хамгийн том үүргийг гүйцэтгэдэг. Бидний бие тэр чигээрээ хорыг одоо тий гаднаас амны хөндийгөөр, хамраар, арьсаар юу вэ тий бүх газраар бид нар гаднаасаа ямар нэгэн байдлаар бохирдлуудыг, хоол тэжээлийг, хүнсийг авч идэг. Агаарыг хүртэл амаараа, хамраараа тий тэр болгоныг шүүж бидээ хэрэгтэй газар нь аваачиж хэрэггүйнүүдийг нь гадагшлуулдаг эргэтний нэг нь бөөр байдаг бахнэ. За тэгвэл цусыг шүүн гэсэн үг. Цусыг чиний биеэр эргэлдэж байгаа нэг 5-6 литр орчим цусыг шүүн. Хорт бодисыг гадагшлуулна. Шээсээр аль эсвэл бохирдлыг шүүж цусаар дамжуулж бас ялгаруулж болно. Арьсаарч тий. За ус тавсны тэнцвэрийг хадгална, барина. Энэ нь хэрвээ одоо нөгөө бөөрнөөс үүдэлтэй хаван авдартай болчихжээ, хавантай байна гэж ярьдаг тий. Тэгэхээр бөөр маань ус тавсны тэнцвэрийг ялгаж салгаж тэнцвэржүүлж чадахгүй ачаалалтай байна. Хор шүүх чадвар нь алдагдсан байгааг илэрхийлдэг юм байна. Хэрвээ хавантай байвал бид нар нөгөө шилбнийхээ тэнцээ гараараа барьж үзээл хонхоогоод орж ийн үү? Хаван байна л гэж үздэг тийм ээ. Тэгвэл тэр хаван гэдэг зүйл маань юу байх нь вэ?
бөөрийн шүүж чадаагүй хор байдаг байна. Тэр чигээрээ хордлого бидний биес гадагшлах ёстой зүйл. Тийм учраас энэ тэнд одоо ис авсар очиж хаван болоод хуралддаг байх нь. Тэгэхээр хавангаа хөөдөг имийг ихэнхдээ бид нар өглөө босоод ирсэн чинь нүд ингээд цэлхийгээд тэ нүүр хавдаад босоод ирсэн байна. Гэл хаван буруулах им уудаг байсан. Тэгэхэд энэ нь зөвхөн шинж тэмдгийг дараад исэн байгаа байхгүй тухайн үед бодсон чинь тэ одоо л ухаарч штэ гэдэг зүйл. Тэгэхэд тэрний сааталт юу болж ийн вэ? Ямар процесс болж ийн вэ гэвэл нөгөө нэг хөөрхөн хилэлтэй хоёр бөөр маань ядарсан, туйлдсан, бүр аргаа ядсан. Учраас нөгөө хаван гэдэг зүйл махан бие дээр маань цэлхийгээ гараад ирт юм байна. Тэгэхээр бөөрөө имжлэхгүйгээр нөгөө хавангаа бууруулах гээд хавангийн юм уугаад хавангийн тусал хийлгүүлдэг. Тэгэхээр энэ арга маань бас учир дутагдaltaй байх нь биш үү? Нөгөө талаар даралтыг зохицуулна. Даралт хитрхи их багасж болно, даралт ихтэй байж болно. Даралт ихтэй хүмүүс маань энэ нь зүрх судастай холбоотой гэж үздэг. Нэг талаараа энэ нь зөв үү гэвэл зөв. Нөгөө талаараа бүр анхаараач гэдэг дохиог бас өгж идэг. Даралчин хэлбэлцээд ивэл бүрэнд анхаар. Тэрнээс биш даралтны имээ уугаад тэр шинж тэмдэг дарах таны бидний зорилго өрдөөсөө биш юм байна. Дөрөвдүгээрт нь гормон ялгаруулж цусны улаан эсийг дэмжинэ. За цус багталттай гэж ярьдаг. Тэгэхээр цус багталтыг бид нар төмрөөр эмчилдэг. V12-оор эмчилдэг, фоли өвчлөөр эмчилдэг. Тэгвэл энэ витамин эрдэсүүдийг зохицуулдаг эргэтэн маань өрөөсөө бөөр ахны. Бөөрөө тэтгэжижил улаан эсний үүсэлтийг дэмжинэ. Тэрнээс биш түүхийн илэг, шүүрхийн илэг сайн байна. Тэгээ төмөртөө улаан манжин одоо юу гэдэг улаан манжин маань төмөргүй шүү дээ. Гэхдээ улаан өнгөтэй хүнс хэрэглэх юм бол цус түлждэг юм байна гэж ярьдаг. Гэхдээ тэр нь бас үнний ортой. Нөгөө талаар ялгаа байхгүй бүр гэдэг эргэтэн орилоод идэг. Намайг сонсооч ээ, намайг анхаараач ээ, надад нэг анхаарал хандуулдаггүй мүү гэд. Тэгвэл бүр гэдэг эргэтэн маш олон үүргүүдийг гүйцэтгэдэг юм байна. За түүнээсээ хэрвээ бүр маань яг энэ үүргүүдийг гүйцэтгэж чадхаа болсон үедээ бусад эргэтэнгүүдүүд дөрөв халдлага өвдөлт зовир мэдрэгддэг бахны. Нөгөө өрөвсөл гэдэг зүйл маань энчэнээс улбаатай. Маш их хор ороод ирсэн. Нэг хорыг маш олон их хэмжээгээр оруулаад ирсэн үедээ бүр дийлхэ болно. Тэрнээс биш нэг хорыг өнөөдөр нэг жижигхэн 7 хоногийн дараа нэг жижигхнийг оруулах юм бол тэр хорыг бүр маань өөрөө зохицуулаад биес гаргадаг хүчин чадвартай. За хор гэж юу хэлээд байгаа юм бэ тэгвэл нөгөө нэг бид нарын махан биений хор, сэтгэлийн хор гэдэг хорнууд зөндөө байгаа тий. Уйлмаар санагдавч нулимсаа бариад уйлж болохгүй гэт төвчээд байгаа бол энэ хороо бид нар дотгошоогоо залгисны шинж. Махан биений хор гэдэг маань юу юм? Нөгөө шээсээ барьдаг. Нэг бол өтгөнөө барьдаг. Гадуур ажилтай. Ажил хийгээ явж байгаа л шээхэ мартцсан. Энэ болгон маань нөгөө хороо цус руугаа дахиж юулж дамжуулж байгаа нэг хэлбэр байдаг ахна. За энгийнээр ойлгох юм бол тэгвэл бөөрийн өрөвсөл гэж юу юм бэ гэвэл одоо нефрит одоо юу гэдэг лээ? Мэргэжлийн хэллэгээр тий? Энэ нь бидний ахуйн амьдралаас буюу бактери, вирус эсвэл тий одоо өксөх замын халдвар авсантай холбоотой энэ бөөрийн өрөвслүүд үүсч болно. Тэгээд энэ өрөвслүүд маань архаг, хурц хэлбэрүүдтэй. За энэ хэлбэрүүд өөрсдийн одоо шинж тэмдгүүдийг тухайн үедээ өгдөг. Гэхдээ тэрийг бид
Одоо тухайн үедээ арай өөр замаараа ч юм уу тий эмээрээ ч юм уу одоо ибупрофен уух ч юм уу эмээрээ дарах замаараа нэг бол унтаад амраад босоод ирэхээр би ядарсан байна гэдэг ч юм уу тий тэгэх замаараа өөрсдийн мэддэг аргаараа зүгээр гал унтраагаа дардаг. Эний арталт бөөр маань ямар их зүйлсүүдийг хийгээд байгаа юм бэ гэдгийг ажиглдаггүй. За тэр шинж тэмдгүүд нь болохоор нурууны доод хэсгээр өвдөх. Сая хэлсэнтэй хаван гэд. Хаван гэдэг зүйл маань тэр чигээрээ хор шүү. Тэгээд шээхэд өвдөлт үүсэх, хорсох. Шээсний өнгөө ажигладаг бол шээсний өнгө өөрчлөгдөх. Тэг хэвийн шээсний өнгө биш. Цайвар шарвтар өнгөтэй биш. Арай улаан туяатай ч юм уу тий. Аль эсвэл булангартай ч юм уу. Дотроо ингээд тундастай ч юм уу. За тийм байна. Тэгэд маш ихээр ядрах болон сулдах, халуурах, баг зэргийн халуурах шинж тэмдэг өгдөг. Дээр нь толгой өвдөх, даралт ихсэх тий. За энэ болгон маань өрөсвөл бөөрийн дохионууд юм байна. Бид нарт илэрхийлж хэлж байгаа. За энэ дээрээс хараа энэ чинь маань сэтгэл зүйн шалтгаануудыг За тэгэхээр бөөрийн өрөвсөл гэдэг тал дээр бид хэд ярьж байна. Бөөрийн өрөвслийн ерөөсөө бие махбодтойгоо өнөөдрийн амьдралын хэв маягтайгаа буюу одоо эдээ ундаа явдал мөртөөгөө холбоотлоо шалтгаануудыг авч үзэх юм бол хамгийн нэгдүгээрт одоо шүдний өрөвсөл, шүд хорхоо идэх өвчин. Дээрэс нь юу? Дээрэс нь одоо хоолойны ангина гэж бид нар нэрлэдэг те гүйлсэн булчирхайн өрөвслөөр өвдсөний дараа тэр бактериуд одоо стрептококкоор халдварласан ч байт юм уу тэр өвчлөлийн дараа бөөрийн хурц өрөвсөл эхлэх магадлал маш их өндөр байдаг аа. За түүнээс гадна бид нарын өдөр тутамдаа бүр цаг, минут, секунд тутамдаа сэтгэл зүйн ямар төлөвүүдийг өөртөө агуулад амьдралдаа хандаад явж гин үү гэдгээс шалтгаалаад бөөрийн энергийн хэмжээнд одоо гэрлэн биеийн хэмжээнд хүрээнд эвдрэл явагдаад байж идэг. За хамгийн их бөөрөнд юу өгдөг? Ачаалал гэмтэл өгдөг сэтгэл зүйн шалтгаан төлөв нь болохоор зэрэг айдас өөртөө итгэлгүй байдал. Айдас өөртөө итгэлгүй байдал. Амьдралдаа итгэх чадвараа алдаж гундсан байдал нь нэгдүгээрт яг уу. Дархлааг сулруулж идэг. Хоёрдугаарт бөөрийн хамгаалах чадварыг сулруулж идэг. Бөөр өөрөө өрөвсөд өвдөд ирэх юм бол бидний амин одоо эргэтэн багхгүй юу. Тэгэд хурц өвдөлтийг одоо чилээл яваад идгийн гэж чилээд яваад ах нь болохоор архаг өвдөлт байгаа юм. Тэгэхээр хурц бөөрийн өрөвсөл тэрнээс өмнө ямар нэг хэлбэрээр явагдсан байсан байна. За хурц бөөрийн өрөвслийг дараагүй тэр сайн эмчлүүлээгүйгээс болоод энергийн гэмтэл нь тэр хаваараа үлдчихнэ. Дээрэс нь өдөр тутамдаа бид нар айдас одоо мөнгөгүй яана тий энэ ажлыг хийхэд бүтэхгүй бол яана онгоцоор нисэн ч гэсэн сүрчүүл яана замд гарсан ч гэсэн аваар осол болчих үедээ мөргөлдчих үедээ халтарчих үедээ гэдэг одоо айдсууд нь бөөрийн эсийг байнга цочролд оруулж цусан хангамжийг бөөр чи өөрөө асар хүчтэй цусан хангамжтай эргэтэн байхгүй юу? Асар маш их юутай. Жишээлбэл ерөөсөө бөөрөөр 1 минутын дотор бид байгаа бүх цусны 5/1 дайраад өнгөрч идэг. Цэвэрлэгдээд шүүгдээд өнгөрч идэг. Тэгэхээр бид сэтгэл дотроо айдас өөртөө итгэлгүй байдал тийм одоо нэг гутарсан тэр сэтгэл зүйн төлөвийг олон дахин өдөрт хэд дахин авах тусам нөгөө бөөрөөр дамжиж байгаа цусны даралт буюу бөөрийн өөрийнх нь цусан хангамжт нь нөлөөлөд идэг гэсэн үг. Бид нар айхад л зүрх барт хийгээл тэгэл
нэг би ардас хийгээл хамаг юм ингээд нэг сонирн болдог штэ одоо гинтийн айдас бол тэгж илэрдэг. Тэгэхээр бид нар тэр мэдрэмжийг авахгүйгээр дандаа бодол дотроо айцыг тээж явдаг болвол тэр мэдрэмжийнхаа тоогоор бөөрөө одоо цочроож ийн гэсэн үг. Дээрэс нь өөрийгөө шийтгэж одоо шийтгэх процесс. Сэтгэл дотроо би үнэхээр тэнэг юм аа, би тэгж хилдэггүй л байж, би тийшээ явдггүй л байж, тэ энийг ингээд хийцэн байсан болвол гэж одоо өөрийгөө шийтгэх сэтгэл зүйн төлөвүүд нь бас тэр агчлтыг буюу судасны одоо хит агшсан байдлыг өгч бөөрийн тусаан хангамжид нь нөлөөлөл үүсгэж идэг. За дээрэс нь маш хит ачаалалтай. Ерөөсөө л өөрийгөө нэг тэрэгний морь гэд ботцсон юм шиг. Тэрэгний морь гэд ботцсон юм шиг. Ерөөсөө л энэ зүтгэл хийгээд идэг. Хүнд хүчээр те ямар ч юу авахгүйгээр л зүтгээд хийгээд идэг. Үүрээд л дайраад идэг. Тийм одоо хит их ачаалалтай үед бас бөөр гэмтэх. Дараа нь өнгөрсөнд баригдаж уучлахгүй байх. Тэгэхээр яг уу гуниг гомдол гэсэн үг байх нь шүү дээ. Гуниг гомдол. Тэгэхээр бид нар 10 жилийн өмнө нэг хүнээс сонссон үгэндээ гомдоод 10 жилийн дараа бөөр чинь өвдөд явж яхад ерөөсөө эргэлзэх юм байхгүй гэсэн үг. Тэр нь бараг л хуулиараа явагдаж байгаа. Тэгэхэд тэр их гомдол цөхрлийг тэр олон жил тэгээд тэр олон жил өөрөө бөөрөө ачааллуулад өөрөө бөөрөө гимтээгээд өөрөө бөөрийнхөө дайсан болоод яваад байгаагаа хүмүүс анзаардаггүй, мэддэггүй. За сэтгэл хөдлөлөө хитрхи их барих. Хүмүүс юу яадаг штэ одоо ингээл би ч хүртэл тийм нөхцөл байдалд орж исэн. Одоо эцэг эхийгээ алдсан хүн чинь мэдээж ингээл уйлна штт те. Тэгэл уйлал ихтэнгүүт нь хажуу талаас нь манайхан хурч ирэл. Одоо битгий уйл, сэтгэлээ барь, хатуу бай, чанга бай гэл ингээд хамаг нөгөө мэдрэмжүүдийг нь буцаагаад дараад яг хайчдаг. Тэгэхээр хүний сэтгэл хөдлөлийг манайхан удирдах гэж дайрдаг. Хүний сэтгэл хөдлөл, хүний үг үйлдэлийг бид нар ерөөсөө удирдах ямар ч боломжгүй. Тэгэхээр сэтгэл хөдлөлөө гарах ёстой үед нь гаргаж цэвэрлэж явж явах нь өөрөө бөөрөндөө тус дэмийг үзүүлж идэг. Яагаад үг гэвэл нь бөөр өөрөө цэвэрлэх буюу ялгаруулах эрхтэн системийн нэг. За уушиг бас ялгаруулах эрхтэн системд ордог. За дээрэс нь арьс бас ялгаруулах буюу цэвэрлэх эрхтэн системд ордог. Тэгэхээр арьсаар гарч байгаа хөлс одоо уушиг шүлс цэрээр гарч байгаа бохирдол тий уушгаар дамжаад энэ бохирдлууд нь бөөрийн одоо цэвэрлэгээний маш бага хувийг л эзэлж идэг. Харьцуулаад үзэх юм бол тэгэхээр бөөр бол ерөөсөө цусыг бүтнээр нь шүүгээд бид нарын эзэн уусан давснууд одоо шээг, фосфорын давс, натрийн давсыг бөөр шүүж биеэс цэвэрлдэг. Цуснд байж байгааг штэ. Цуснд байж байгааг юм. За тэгээд ялгаруулах эрхтэн болохоро зэрэг шээсээр дамжсан буюу одоо шээсээр дамжуулаад гаргаж байгаа штэ. Шээсийг бөөр шүүгээд тэгээд одоо илүү хэрэггүй биднэрт ашиггүй тэр эрдэс давсыг шээсэнд шилжүүлж өгөөд шээсэнд давсаг юуруу шээсний сувгаар дамжаад одоо биеэс гадагшилдаг гэсэн үг. Тэгэхээр бид нарын нөгөө хоолндоо янз янзын халуун ногоо идэх дуршил төрөөд байгаа нь өөрөө бас сэтгэл зүйн шалтгаан. Өөрөө бас давс ихтэй хоол идмээр байгаа, чихэр ихтэй хоол идмээр байгаа. Энэ бүхэн маань цаанаасаа бас сэтгэл зүйн өдөөлтүүдтэй гэсэн үг. Өдөөлтүүдтэй байдаг. Тэгээд давс их идсэн
хүн болохоор зэрэг яг уу арьс нь хуурашаад ингээд янз янзын шинж тэмдгүүд илэрдэг. Бөөрөнд ачаалал өгнө эргээгээд биеийн өөрийнх нь дотоод айдас. Биеийнх нь дотоод айдас нь бөөрийг өөрөө бас гэмтэх ийм юуны сэтгэл зүйн болоод физиологийн уялдаа холбоотой явагдаж байгаа. Бидний сэтгэл зүй бидний бие махбодын энэ амьдралд амьдарж байгаа нийт чанарын 80% сэтгэл зүй буюу сэтгэл зүйн төлөв байдлууд маань хариуцж идэг. Тэр дундаа бөөрийг айдас хариуцж идэг. Айдас ороод ирэхээр зэрэг бөөрийг хамгаалах, бөөрийг тэтгэх тэр энергийн урсгал нь сааталд ордог гэсэн үг. Сааталд ордог. Тэгээд эхний ээлжинд одоо бөөр чичирхийлэх гинэ, чилж өвдөх гэх мэтийн шинж тэмдгүүд илрээд те дээрэс нь дотор мохоо оргин артерийн даралт ихсэн энэ шинж тэмдгүүд илэрж байгаа болвол хамгийн эхлээд яг айдастайгаа эргэж холбогдооч. Айдаснуудаа эргэж шүүгээч гэдэг дохиог өгж идэг гэсэн үг. Дохиог өгж идэг. Дээрэс нь би түрүү нөгөө яриад өнгөрсөн 10 жилийн өмнөх гомдол тэнд нь тавьж үлдээхгүй, уужилж өөрийгөө цэвэрлэхгүй байж байгаагаас болоод 10 жил тэгээд хамгийн сүүлд нь бөөрийн өрөвсөл, бөөрийн хувцалан архаг дутагдал, магадгүй бөөрийн чулуу тийм ээ энэ өвчнүүдийг үүсгээд ирэхэд ерөөсөө эргэлзэх юмгүй гэд хэлж ийсэн. Тэгэхээр бид нар сэтгэл зүйдээ цэвэрлэгээ хийхгүй байснаасаа өөрийгөө ингэж хохироож ийн гэдгээ анзаардаггүй, мэддэггүй. Тэгээд тэр нутгийг тэр 10 жилийн өмнө одоо гомдмоор үг хэлсэн хүн 7 жилийн өмнө нас орцсон. Тэгэхээр чамд тэр үгийг хэлснээсээ хойш 3 жилийн дараа бурхан болсон байна шүү дээ. Тэгэхэд бурхан болцсон хүнд л гомдол тэгээд яваад идэг. Бурхан болцсон хүнд л уурлаад яваад идэг. Энэ байдал маань бидний өөрийн амийг эргээгээд хорлож гинэ, хохироож гинэ гэдгийг ерөөсөө мэддэггүй. За, сэтгэл зүйн шалтгаанууд нь ийм байна. Тэгэхээр манай энэ дээр слайдн дээр байж байгаа эрүүл бие бүтээн онлайн эрүүл мэндийн хөтөлбөр гэдэг. Тэгэхээр манай энэ эрүүл мэндийн хөтөлбөр нийтдээ 90 хоногийн хугацаатай учраас бид хоёр эр гэж нэрлсэн. Эхний хоёр модуль нь яг энэ сэтгэл зүйн шалтгаануудыг, бодлын хэрнүүдийг, сэтгэлийн хэрнүүдийг цэвэрлэхэд зориулагдсан хичээл байдаг. За, энэ бүгдийгээ цэвэрлээд ирэхээр нөгөө нуруу бөөр өвдөө, шээс үнэртэй гараад, хавгнаад, нойргүй хоноо, дотор мохоо оргио, даралт ихсээд байдаг бүх шинж тэмдгүүд нь бүр махан биений цэвэрлэгээн дээр ирэхээс өмнө илааршаад эдгрээд эхэлдэг. Энэ бол одоо бит хоёрын 2 жилийн туршлага мянгаад хүнд хийсэн одоо сургалтын маань судалгааны үр дүнд гарч ирж байгаа. Үр дүн нь яригдж байгаа. За, энийг ингэж нэмэт хэлчихье. Хоёр дахь нь болохоор гурав дахь модуль маань болохоор зэрэг нэгдүгээрт юу байдаг? Махан биеийн цэвэрлэгээ буюу одоо хоол боловсруулах эргэтэн системээс эхлээд тэгээд нүд чих хамар гэд ингээд бүгдийн юу яагаад явдаг? Цэвэрлэх аргуудыг сураад өөрснөө тэрнийг амьдралдаа хэрэгжүүлээд явдаг. За тэгвэл махан биеийн дээр хүний чих бөөрийн цэцэг буюу бөөрийн өвчний шинж тэмдгүүдийг чихэн дээр гарч байгаа өөрчлөлтүүд, чихний судас одоо бүдүүрж байна уу, хөхөрж гин үү, дээрээс нь сонсгол ямар байна, тэ? Тэгэд нөгөө сэтгэл зүйн шалтгаантайгаа бас холбоотой бүр хүний үгийг сонсон, ойлгоно гэдэг юм багхгүй. Яг ийм чигээрээ шулуун энтер юмнууд нөгөө бүгд холбогдоод бөөрийн өвчнийг үүсгэх бас нэг сэтгэл зүйн нөхцөл шалтгаан болдог. За тэгээд чихэн дотор хуйлах их үсэж гин үү, хуурайш гин үү, тийм ээ? Чих их захтанж гин үү? Эсвэл одоо шингэн мэнгэн юм ороод дуграад гин үү? Эсвэл үе хийгээр дүүрээд те ус орцсон юм шиг ийм
юунууд илрээд байна уу? Унтчихад бөмбөр дэлтэж байгаа юм шиг сонсогдоод байна уу? Бүр ерөөсөө бүх юмнууд нь бас бөөртэй холбоотой. Бөөртэй холбоотой байдаг. За тэгвэл махан биен дээр өнөөдөр бид нарын амьдарч байгаа энэ амьдралын өдөр тутмын идж байгаа ууж байгаа дээрэс нь яг өвлийн хүүтэнд цаас орчихсан одоо эдэр 3-9-ийг эхэлчихсэн явж байхад те ганган байх гад ийм түбэл өмсөж явж байгаад магадгүй чи халтарч унаад бөөрөө дөргиож болно. Нэг шалтгаан нь. Одоо эн чинь яг явдал мөрийн шалтгаан байгаа байхгүй юу? За нөгөөх нь болохоор зэрэг цонхоо онгорхоо унтчихад цонхруугаа ингээд нуруугаа харуулад хөнжлөө дэлгээд унтах юм бол яг нурууч нь бас яг тэр хүүтэнд бөөр нь нуруу бөөр чинь өөрөө усан махбодтой эрэхтэй учраас тэрийгээр ус гүйж шээс гэдэг чинь ус штэ тий шингэн штэ. Тэгэхээр тэрийгээр ус гүйж ингэж явж идэг усан махбодтой учраас өвөл хөлдөх даарах гэдэг чинь ямар ч юм байхгүй юм хатуу төлөвч шилжнэ дээ тий. Тэгэхээр тэрэн дээрээс нь нэмээд одоо хүүтэн юуг дааруулад ингэх юм бол нөгөө цусны эргэлт бөөрийн цусны эргэлт чи өөрөө саатад ирдэг. Тэгэхээр бөөрөн дотор бүр саяар тоологдох нефрон буюу нөгөө цусыг шүүх юм жижигхэн шүүлтүүрүүд юм жижигхэн цоргонууд байж идэг. Хүний бараг нүдэнд үзэгдэж юу яхахгүйгээр микроскопоор ингээд томруулаад харахаар зэрэг тэр цус ямар нарийн бүтцээр шүүгдэж цэвэрлэгдэж байна вэ гэдгийг илтгэдэг. Тэгэхээр тийм нарийнхан юм чинь яг жахаан дааруулах төдийдл үндсэндээ нарийнхан сувгууд чинь яг дараад хаагдаад нөгөө үндсэндээ энерги урсгалт нь хөлдөлт үүснэ гэсэн үг. За дээрэс нь усыг дамжуулж шээс болгож ийж бид нар юу яах цэвэрлэгдэх ёстой юм болвол нь усаа баг уугаад ах юм бол бөөрийн үйл ажиллагаа чинь алдагдалд ороод нөгөө цэвэрлээд шээсээр дамжаад гарах ёстой нөгөө давснууд нөгөө эмийн үлдэгдлүүд бид нар одоо ялангуяа өвчин намдаах эмийн үлдэгдлүүд өвчин намдаах эм юугаар бөөрөөр одоо шүүгдэж биес цэвэрлэгддэг. Тэгэхээр зэрэг зөвхөн нэг толгой өвдөх төдийд те толгой өвдөхөд гүнзгий амьсгаа аваад ингээд нэг өөр дээрээ төвлөрөөд хид сайхан гүнзгий амьсгаа аваад тархиныхаа цусан хангамжийг хүчил төрөгчөөр илүү баяжуулаад өгөхөд л толгойн өвдөлт намдаад нөгөө сэтгэл санааны айдас төгшөр юмнууд чинь арилаад ирдэг. Тэгэхээр энэ мэтийн аргуудыг хүртэл мэдхгүйгээр толгой өвдлөө толгой өвдөх гэж шүү. Алив өвдөхөөс өмнө нэг юм уучи гэдэг хүмүүс байдаг. За тэгвэл толгойнхоо өвдөлтийг дарж байгаа юм шиг боловч тэр удаан хугацаанд бид нар амиа хорлож байгаа гэсэн үг. Удаан хугацаанд амиа хорлож байгаа гэсэн үг. За тэгээд дээрэс нь яг нөгөө имий чинь элэг бас шүүдэг. Ингээд ирэхээр илгээ бас хордлогонд оруулж ийн гэсэн үг. Илэг чинь тэгвэл цөсийг ялгаруулдаг шүү дээ, тэ. Тэгвэл энтэй ч холбоотой цөс чинь дахиад зогсонгшилд орно. Зогсонгшилд ороод ирэхээр хаанан зузаарна. Тэгээд яг нөгөө эмийн үлдэгдлүүд бөөр тал нь, илгэн тал нь, одоо цөсөн тал нь юу ядгийг ингэж үлдэж явж байгаад нөгөө цөсний чулуу, илгэний чулуу, бөөр давсагны чулуунуудыг хүртэл үүсгэх яваандаа ингэж бөглөрөлтөө судасцоо энергийн урсгал нь юу байхгүй болвол яг бөөрийн архаг хурц дутагдал тэгээ бүр цаашлах юм бол нөгөө хэцүү нэртэй гэдэг өвчнүүд хортой хоргоо хавдраад уйланга ургацгүйд гих мэтэр явагддаг. За дараа нь давсны хэрэглээ. Одоо би давсгүй бол юу ядгүй. Таарцсан давсыг дээрээс нь би давсгүй бол идэж чадахгүй гээл ширээн дээр ингээд нэг сайхан сүгнэр гой хайрцагтай сүгнэр болгоод тавьчихсан давс перц өөр юуч байдаг гэлээ те. Нэмэл зүгээр ямар ч юу ахгүй ингээл зацаал иддэг. Энэ бүт чинь бидний нөгөө амьдралдаа өдөр тутамдаа хийгээд байгаа дадлууд буюу явдал мөрийн шалтгаанууд болдог. Юуны өрөвслийн, бөөрийн өвчний. За тэгээд давсны хэрэглээнээс шалтгаалаад
даралт ихсэн. Даралт ихсэж гин гэдэг нь яах вэ гэхээр нэг талдаа юу үүсэж байгаа гэсэн үг. Одоо судснуудын нарийсэл үүсэж байгаа гэсэн үг. Тэгээд нэг талдаа судасны нарийсэл үүсчээвэл нөгөө талдаа яах вэ? Судасны бүдүүрлүүд үүсэж идэг. За тэгээд ирэхээр зэрэг нөгөө хөлийн судасны бүдүүрэл те хөлийн судас нь ингээд янз янзаар бүр оогоод ингээд гараад ирцэн. Эдгээр юмнууд чинь явцын дундаа яах вэ? Бас бөөртөгөө холбоотой үүснэ гэсэн үг. Бөөртөгөө холбоотой үүснэ. Яг гэвэл нэг бөөрийн юунууд нөгөө судснууд чинь нөгөө шүүдэг нарийн хялгсан судснууд чинь нарийсаад улам нарийсаад ирэхээр зэрэг тэнд байж байгаа тэнд нөгөө шүүгдээд урсгалд орж болохгүй хэсэг чинь яг нь ойр хэсэг рүүгээ шахагдаад нөгөө талдаа бүдүүрлүүдийг үүсгэж идэг өргөслүүдийг та нар одоо юу яадаг гэжтэй нөгөө за шаар үлээж гин нарийнхаа урт шаар үлээчгээд заяа нарийнхаа урт шаарыг үлээчгээд нэг талаас нь ингээд нарийсгаад базаад үцхээр нөгөө тал руугаа явах уу нөгөө хийн юу яадаг гэжтэй бөөгнөрдөг үстэй. Тэгээд нөгөө тал руугаа бүр улам ингээд шахаад ах юм бол нь пас гэд хагардаг үстэй тий. Яг тэрнтэй ижил төстэй процесс хүний бие организм дотор бид нарын нүдэнд үзэгдэж гарт баригдахгүйгээр явдаг нарийн механизм явж идэг. За дараа нь нөгөө нэг хорт зуршлууд буюу уламжлалт ангаах ухааны өвчин үүсгэх нөгөө 3 шалтгаан тий уур, мунгаг, тачаангуй. За тэгэхээр тачаангуй шалтгаан тачаал гэж ярихаар зэрэг хүмүүс зүгээр жуумалзаал амаа дараал зарим нь нүдэ дараад ингээд байдаг. Тачаал гэдэг чинь ганцхан сексийн тачаал биш ээ. Сексийн тачаал биш. Чи кофе уугаад тамшаалаад сууж байгаа чинь чи яах вэ? Кофенд тачаад чаа сууж байгаа байхгүй юу? Чи арх уугаад мансуураад сууж ийн гэдэг чинь тэр архтай нөхцөөд тачаадаад байж байгаа гэсэн үг. Нэг утгаараа тамиг татаад одоо гиюрээд гэдэг юм уу бодлогошроод сууж байгаа чинь өөрөө яах вэ? Тэр тачаал буюу уламжлалт ангаах ухааны өвчин үүсгэх 3 шалтгааны уур мунгаг тачаангуйгийн тачаангуй буюу тачаалынх нь хэлбэрүүд багхгүй юу? Тэр чинь мянган хэлбэр байж болно. Одоо сексэд тачаадаж болно, тэ? Архинд, тамхинд, кофенд, чихрэнд, давсанд өөр юу гэдэг. Одоо залуучууд сүүлийн үед маш их нөгөө energy drink-нд тачаадж байгаа. Бүр мод болгоод ингэж яваад байгаа. Тэ? Тэгэхээр зэрэг энэ бүгд нь нийлээд бидний амьдралын хэв маяг байгаад байгаа байхгүй юу? Амьдралын одооны бидний хэлж занснаар хэв маяг уламжлалт ангаах ухаанаар болвол нь явдал мөр. За, дээрэс нь нойр дутуу, стресс ихтэй амьдрал. Тэгэхээр түрүү ярьсан шүү дээ нөгөө хитрхи их ачаалал өөр дээрээ үүрэл, хариуцлага үүрэл, би л хийхгүй бол болохгүй гэд өөрийгөө ерөөсөө хайрлахгүйгээр ачаалал аваад тэгсэн мөртлөө нөгөө хүч нь хүрэхгүй, дуусгахгүй орхисон бүх асуудал, бүх ажлууд нь стресс болоод тэгэл харсан ойрцсон болгоно яах вэ? Харьцах гад. Одоо жишээлбэл ийм стресстэх өвчний донтой буюу стресстэх өвчний тачаалтай хүмүүс бол нь хуваарь бизнес эрхлэгчид. Буюу бизнес эрхлэгчид. Удирдлагууд ажилчин хүслөө цалин өгье гэхээр зэрэг мөнгө нь хөрөхгүй стресстэй. Тэ? За тэгээд нөгөө бүх ачааллаа өөр дээр үүрдэг. Би л энийг үүрээд явна. Би л энийг хийхгүй бол болохгүй. Энэ миний бизнес юм чинь. Гэт ингэж явдаг. Тэгэхээр тэндээсээ стресс үүсэл. Эндээс нэг утас дуурал яах вэ ааваа ээжээ юу яачлаа? Одоо машинтай шүргэлцчлээ гэл нэг хүүхэд нь утастаал. Эсвэл нөгөө талаас нь эцэг эхийн хуралтай таныг одоо яг ир гэж ийн гэл ингээл утастаал. За нөгөө талаас нөгөө нэг худалдагч юу дэлгүүр ажилуулдаг бол нөгөө худалдагч нь тийм бараагүй болчлаа. Одоо бөмбөр дээрээс тэрнийг аавна үгүй бол наран туул зах дээрээс энийг аавна гэл ингээд альныгаа хийхээ мэдхээ байцсан. Эзэн бийгүй ажлуудыг өөр дөрөө үүрж байгаа. Хүмүүст өөрсөнд нь хариуцлага өрүүлээд
Явахгүйгээр бүх ажилтныг өөр дээрээ авч байгаа. Ингээд энээсээ болоод өөрөө нойр дутуу, стресстэй, сэтгэл санаа хямралтай, бараг зарим нь бүр ингэж байж яхаар хүчхийдэ гэж байгаа юм шиг. За энэ их олон ажлыг өөр дээрээ авч үүрж энэ их амьдралын одоо буруу зохион байгуулалт чинь өөрөө бас яг уу нөгөө явдал мөрийн зохион байгуулалт байгаа. Тийм болохоор өөрийгөө хайрлах юу байхгүй. Байнга л яг уу стресстэй л нөгөө судснууд нь ингээл агчаал сунаал ингээ байж идэг. Тэгээд нэг аяг цаа уух гал нэг юу байж итлээ дахиад дараагийнх нь. Тэгээ өчигдөр тэгээгүй юм өнөөдөр ингээгүй юм бүгдээрээ цуглдсан өнөөдөр л бүр хамгийн сүүлийн амьдралын өдөр юм шиг ингэж ажиллаж идэг ийм хүмүүстэр бөөрийн өрөвсөл бөөртэй холбоотой өвчнөд үүсэх магадлалууд маш өндөр байдаг. Тэгээ өөртөө хайргүй хүн чинь өөртөө зориулаад нэг 5 минут гүнзгий амьсгал аваад гаргачихж чаддаггүй. Яг тэгээд суух гэхээр зэрэг бачимдаал нөгөө дуусгаагүй ажлууд нь тарих толгойд нь орж ирээд нөгөө төвлөрлийг яг үнэндээ өдөртөө 5 минутыг өөртөө зориулж хайрладаг хүний цусаа хангамж буюу цусны эргэлт нь тэгж их юу яагаад ахгүй. Тэгж их агчид сунаад одоо зүрхний бичлэг шиг ингээд савлаад байх дадалд сурчдаг нэгдүгürt. Энэ нь чиний амьдралын нэг хэв маяг болчих юм болвол нөгөө асуудал болгоныг тэгж стресс болгож хүлээж аваад байдаг чадварууд нь тайвшраад сулраад ирдэг. Чадварууд гэдэг юм уу? Чадваргүй байдал нь тайвшруулдаг, тэгж асуудал болгож хүлээж авдаггүй чадварт шилждэг гэсэн үг. За сэтгэл ба биеийн холбоо. Биеийн өвчин болвол нь сэтгэлийн хил буюу чамд хүрч ирж байгаа дохио. Жишээлбэл бөөр нуруу энэ орчмоор ингээд чилээд байна, хүүт оргиод байна гэдэг ч юм уу те. Ийм одоо шинж тэмдгүүд бие дээр илэрч байгаа юмнууд нь чамайг сэтгэлээ шинжээч гэдэг дохиог л өгөөд байгаа гэсэн үг. Сэтгэлээ шинжээч гэдэг дохиог өгөөд байгаа. Чамд ямар уур байна тэрнийг олоод арилгаатгаач. Яг чи юм ууртаа агаад байгаа юм бэ? Тайвшир гаргыг олооч. Эсвэл яг уу айдас төгшүүр дунд бэмбигнээд те. Энийг л хийхгүй бол болохгүй ингээл зарим хүмүүс бүр зам хөндлөн гарч чаддаггүй шүү дээ. Ингээл гарнаас цулгаагаал хаашаа dig гэл ингээл тэгж татгансаар байгаад айгүй болвол нь шүргүүлдэг, дайруулдаг. Тэгэхээр энэ айдас төгшүүр бол бидний найз биш юм аа. Бидний яг уу ивент итгэгч биш юм аа. Эд эрхтний одоо энергийг сэргээгч биш юм аа гэдгийг. Зүгээр л бие дээр илэрч байгаа дохионуудтайгаа холбогдоод ирэхээр зэрэг уламжлалт ангаах ухаан хүний биеийг бүхэл бүтэн цогцоор нь хүлээж авдаг. Тэр нь этгийн хил дээрээс нь сэтгэлийг, дээрээс нь энергийг, дээрээс нь яг амьдралын хэв маягийг бүгдийг нь оруулж өгөөд судалдаг гэдэг юм уу? Тэр бүхлээр нь эмчилдэг. Түүнээс ш 7 хурууны эмч, чихний эмч дээр очиод чих чинь эдгэрхгүй байгаа шалтгаан нь бөөртэй холбоотой байна гэдгийг орчин үеийн буюу Европ ангаах ухаан тэр бүр яг. Чихний эмч, чих өвдөжээл чихний эмч рүү л яв. Бөөрийн эмч нь өөрийнх нь одоо бөөртэй холбоотой, өөрийнх нь хариуцдаг, эмчилдэг эрхтэнтэй холбоотой чих нь өвдөд байхаар наадах чи манай асуудал биш чихний эмч рүү яв гэх маягаар бүх ингээд нэг хойлон бонд нь хутгалтцсан. Тэгээд яг уу бүр чихчийн хурууны хумсны эмч гэх нь холгүй л ялгаад салгаад төрөгдөлд оруулаа ийцэн байдаг. Уламжлалт ангаах ухааны гол юу нь болохоор нэг сав эргэтэн, нэг цул эргэтэн, дээрэс нь яг нэг мэдрэхүүн эргэтэн холбож өгч идэг. Бөөр давсаг, бөөрн цул эргэтэн, давсаг нь яг сав эргэтэн, за тэгвэл нь шинж тэмдгийг нь илрүүлж харуулж өгдөг. Цэцэг буюу юу эргэтэн, тойл эргэтэн нь чих байж идэг бөөрний. Тэгэхээр чихний сонсгол муудаад хүү амтан сонсохгүй дургуйч хүрээд байвал нь яг уу бөөрөө гэмтэж шүү гэдгийг л бас л анхаарах л ёстой болчихж байгаа гэсэн үг. За хэрвээ сэтгэл санаа урсгалгүй
энергийн бөглөрөлттэй нэг уур хүрээд те нэг шуудаараа би энэ хүнд ууралцсан гэдэг нэг ууртай шуудараа ингээд хошуугаа шаажгаад гарч ирч чадахгүй нөгөөтгөн дотроо те нөгөө хүнийг бодхоор л уур хүрээл те нөгөө хүнийг сонсохоор уур хүрээл харахаар уур хүрээл ингээд байгаад байгаа болвол гомдоод байгаа болвол эн чинь яг тэр шуудаа дотроо чиний сэтгэл зүй чинь гатцсан байна гэсэн үг. Тэр хүнийг чи ганцхан уурыг чи хүргээд байгаа тэр гомдлыг чинь төрүүлээд байгаа тэр өнцгөр л харчихсан байгаа болохоос биш тойруулаад нөгөө талаас нь очиод харуул чиний нөгөө хүсээд байсан хань ижил чинь эсвэл хүсээд байсан бизнес партнер чинь магадгүй чиний одоо юу худ өргөчнж байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр яг харах өнцөг чинь дийлэхгүй байна гэдэг чинь чиний энерги урсгал байхгүй. Тойрч явж чадахгүй байх гэсэн үг байхгүй юу? Ингээд тойруулаад хардаг. Бидний чадвар болвол нь тархины чадвар бүх юмны чадвар яг 360 градусаар бүтэн эргэж ингэж тойрч харах боломжтой чадвартай байхгүй. Тэгэхээр тэрнийг ашиглаж чадахгүй ганцхан шуудаа руу ганцхан сэтгэл зүй мэдрэмжээрээ шааж орчгол өөрийгөө орлол байж байгаа гэсэн үг. За хоримтлагцсан айдас стресс бөөрийн хөлдөөнөө энийг ярьчихсан те. Айцаа дарж болохгүй. Хүлээн зөвшөөрнө. За би нэрээ ингээд айгаад байгаа юм байна. Тэгвэл гэж ирээд нөгөө 360 градусаа эргүүлээд айхгүй байх өнцгүүдээ олж харна гэсэн үг. Тэгээ олон айхгүй байх өнцгийг олж харахад тэр олон айхгүй байх өнцгүүдийн чинь дэргэд ганцхан айгаад байгаа өнцөг чинь яг уу жижигрээд ирдэг. Тэгэхээр чамд яг уу айхгүй байх өнцгүүд чинь хүчийг өгнө гэсэн үг. Итгэлийг өгнө гэсэн үг. За урьдчилан сэргийлэх ба дэмжих. Нөгөө эдээ ундаа явдал мөр дээрээ хийх дадлууд. Усаа сайн уух. За усаа сайн уун гэхэр зэрэгэл би ус ууж чаддаггүй өнтер гэл. Тэ? Энийг дадал болгон чи ус ууж чаддаггүй дадалд өөрийгөө өнөөдрийг хүртэл байлгацсан гэсэн үг. Тэгэхээр өдөрт килограмм жиндээ 40 мл усаар тооцоод дунджаар 1.5-аас 2 литр бүлээн ус шүү. Өвлийн үдэнд хүүтэн ус уугаад яваад идэг. Бөөрөө хөлдөөж байгаа чи бөөрөө цэвэрлж байгаа биш. Тэнд дэмэнж байгаа биш. Ядаж тасалгааны температуртай. Үгүй бол өшөө жоохон илүүхэн бүлээсгсэн усыг уух нь 1.5-аас 2 литрийг. Хэрвээ чи ус ууж чаддаггүй болвол хэрвээ чи ус уух дуршилгүй болвол эн чинь дуршил биш дадал байхгүй юу? Чи эд эрхтнүүдээ өнөөдрийг хүртэл тэгэл дадуулсан гэсэн үг. Тэгэхээр өдөр тутамд ус дутуу бид орсон тэр хэмжээгээрээ цэвэрлэгээ чинь дутуу явагдаад байж байгаа гэсэн үг. Цэвэрлэгээ чинь дутуу явагдаад байж байгаа. Тэр хэмжээгээр бага шээс гарч байгаа. А тэр хэмжээгээр яг уу их бохирдол бидний биед үлдчихэж байгаа. Нөгөө давснууд. Тэгээ яаж юм? Одоо энэ үе мөчнүүд те яс ургацсан гэсэн нөгөө юун дээр нугалмууд дээр ингээд эвэр ургацсан те мэдхгүй. Энэ одоо хөгшөрхөөр гэдэг юм байлгүй. Одоо хөгшнөн битгий хэлбэр залуучууд нь ингээд бүгтийгөөд юу шиг болцсон те. Кенгуру шиг гэлөө. Юу гэдэг лээ нэг тийм амтан байдаг штэ ингээд бүгтийцэн. Тэр шиг болцсон. Тэгэд зургийг аваад үцхэр зэрэг ингээд хэнийгч мөрөх гээд яах гээд байгаа. Өөрсдийнхээ амьдралыг мөргөөд яваад байгаа юм эвэр ургацсан. Амар эвэрнүүд ургацсан. За тэгээд дээрэс нь одоо ерөөсөө нөгөө үе мөчний юунууд. Яс ургацсан. Яс ургахаас гадна яах вэ? Хэрэг тулай өвчнүүд. Тэгэл үе нь хавдаал гიშгэж чадахгүй, өвдөг нь өвдөөл хавдаал гიშгэж чадахгүй. Энэ бүх юунууд чи яах вэ? Цэвэрлэгээ чинь муу явагдсан буюу одоо бөөр эелэг цөсний цэвэрлэгээнүүд бага явагдсанаас буюу амьдралын хэв маяг чинь буруу байгаагаас явагддаг. За тэгэхээр зэрэг бид нар манай энэ эрүүл бие бүтээн 90 хоногийн хөтөлбөр дотор энэ дадлуудыг 90 хоногийн турш та бүхэнд амьдралын дадал болтлоо хэрэгжүүлэх ямар арга замуудыг бүгдийг заагаад өгсөн байж байгаа. Эхлээд цэвэрлэгээ хий, дараа нь шийх уу. Дадлуудаа шинэ дадлаар солино, шинэ дадлаар солигдсон нөгөө амьдралын хэв маяг чинь чиний эрүүл шинэ бие бүтээгээд явна. Хамгийн гоё
юм нь болохоор хүний бие эрхтэн буюу бидний дадлууд өөрчлөгдөх боломжтой. Өөрчлөгдөх, шинжлэгдэх. Тэр нэтгийг эд эсүүд арьс гуйждаг үсттэй. Тэр чинь арьсны энэ эд эсүүд чинь солигдоод шинжлэгдээд байдаг байхгүй юу? Бидний эд эсүүдийн нөхөн сэргээгдэх, солигдох, шинжлэгдэх энэ агуу чадвар дээр нь үндэслээд бид нар эрүүл байх боломжтой гэсэн үг. Эрүүл байх боломжтой. Тэгэхээр энэ боломжийг яагаад бид нар амьдралдаа ашиглаж чаддаггүй вэ гэхээр зэрэг нөгөө мэдхгүйгийн мунхаглал. Нөгөө өвчин үүсгэх шалтгааны хоёр дахь нь мунхаглал байж байгаа шүү дээ. Тэгээ мэдхгүй учраас болохгүйгээ бодцсон. Мэдхгүй учраас яг уу ийм юм байдаг гэдгийг мэддэггүй явж идэг. Тэгэхээр энэнд юу хэрэгтэй вэ гэхээр зэрэг дахиад нөгөө мэдлэг хэрэгтэй. Мэдлэг хэрэгтэй. Эдис нөхөөс сэргээгдэж болно. Тэр нэтгийг л хавдрын 4-р үе шатн дээрээс үхлийн ирмэг дээр зарим нь бүр үхцснийхаа дараа хүртэл яг уу. Клиник үхэлд орчоод буцаад ирэхдээ өөрийнхөө амьдралдаа хийсэн эдээ ундаа явдал мөрийнхөө алдааг тодорхойлцоход буцаж ирээд амьсгалаад амьдраад эхлэхдээ тэр бүх алдаануудаа болиулаад сарын дотор хорт хавдрын 4-р үеэс эмчлэгдээд эдгэрээд та эдгэрсэн 2 жилийн дараа контролд ирээрэй гэдэг одоо эмчийн бичгийг аваад эмнэлгээс гарч байгаа тохиолдлууд байна. Тэгэхээр энэ дэлхийд даяар ийм олон тохиолдлууд эдгэрээд байж хахад ганцхан чиний эдгэрхгүй цусны чулууг авч болохгүй тэ ус уувал бөөрөнд муу гэдэг буруу дадлууд чинь мэдхгүйгээсээ болж өөрөө өөрийгөө хорлож байгаа амиа хорлсон төлөөсүүд явагдаж байна гэсэн үг. Тэгэхээр бид элэг зөсөө цэвэрлэх давсны хэрэглээг багасгах, хэвийн хэмжээнд байлгах, боловсруулсан хүнснээс нөгөө хадгалалтыг нь удаашруулж удаашруулахын тулд хойлцсон олон янзын химийн бодистой боловсруулсан хагас боловсруулсан бүтээгдэхүүн. Хям тэгээд яг нөгөө даршилсан бусад одоо бүтээгдэхүүнүүд. Тэгээ одоо сүүлийн үед юу яцсан? Нөгөө утастай интернеттэй энэ нийгмийн одоо боол болгож байгаа өөрийгөө. Нэг ийм хар дэлгэцний боол болгоод нуруугаа бүгтийлгээл нүдээ сохлоол жихэд үлээрүүлээл тэгэл яг нөгөө хар дэлгэцтэйгээ янгалцсан юм шиг амаргалцсан юм шиг өдөрч тэрнтэйгээ жорлонд орсон ч тэрнтэйгээ хоолоо идсэн ч нөгөөтгөнтэйгээ хоолоо бэлдсэн ч нөгөөтгөнтэйгээ автобусанд суусан ч нөгөөтгөнтэйгээ ингэж явсаар аваад бид нар нойрны алдагдлалд орсон. Шүрэн орондоо орсон ч нөгөөтгөнтэйгээ. Тэгээ орондоо ороод нөгөө хийгөө үзэл ингээл байж ижил нойрны нөгөө цаг нь өнгөрөөл тэгэл нойрг болчихно. Тэгэнгүүт нь үргэлжлүүлээл солонгосын дараа нь үзэл тэгэл одоо юу гэдгийг те. Дээрээс нь солонгоо аш дэлгэр мөрөнгийн хэрүүлийг үзэл. Ингээд явсаар байгаад бид нар нойрны алдагдлалд орсон. Тэгээ ядгийн үргэлж нөгөө хар дэлгэцтэйгээ амраглаж явсаар байгаад хөдөлгөөний дутагдалд орсон. Хөдөлгөөний дутагдалд орохоор зэрэг хөлсөөр бас нэг тодорхой хэмжээний хор гадагшлах ёстой юмнууд нь гадагшлахгүй бит чинь бас үлдээд идэг. Би ерөөсөө хөлөрдгөө штэ гэж ярьдаг. Тэр бол тэгтлэн чи энэ би эргэтнээ дагтаршуулсан байна л гэсэн үг. За тэгээд дээрэс нь стрессийг бууруулах, амьсгалын дасгал, тайван хөгжим сонсох, бясалгал хийх тийм ээ. Зүгээр л өөрийгөө анзаараад гөлрөөд суух. Зүгээр л өөрийгөө магтаад өөрөө өөртөөгөө харилцаад нэг хэдхэн минутыг өдөрт өнгөрөөдөг бараг нэг сэрхэг хүн байхгүй хаа. Одоо л ер нь бас зарим хүмүүс нэлээд сэргээд мэдлэг мэдээлэлтэй уулзаад уучраад ингээд явж байгаа. Гэхдээ тэр нь маш цөөхөн. Сохор дүлийчүүд бас нэлээд их байгаад байна. За тэгээд гомддог, уурладаг сэтгэлээ уужруулж, уучлж,
тайвширч, талархдаг дадлаар солино. Энэ бүгд яг хав бидний ганцхан бөөрч гэлтгөө эрүүл мэндэд маш том нь. Ийм амархан юмнуудыг амьдралынхаа одоо өвтгөөд стресстүүлээд уур хүргээд те цөсний чулуутай бөөрийн өрөвсөлтэй хаван хавдартай болгоод байгаа энэ дадлуудаа өөрчлөх юм бол бид нарт яг боломж байна гэсэн үг. Яг тийм. За манайхаа асуултуудаа бичээд агаараа бас хэрэгтэй нэгэнд түгээж буян болоороо. Тэгэхээр бөөрийн эмчилгээний талаар одоо яригдж штэ тийм ээ сая. Ерөнхийдөө махан биений төвшөнд ямар эмчилгээнүүд хийгдэх юм бэ? Гэрийн нөхцөлд бид нар жижигхэн зүйлийг тоодохгүй. Заавал хідэн эм биччихэж, эмнэлэг твтчихэж, гар хөлөө бариулж ийж гой болох юм шиг сандаг. Үгүй. Энгийн зүйлээс бидний эрүүл мэнд эхэлт юм аа. Энгийн зүйлээ бид нар амьдралын дадал болоогүй бол тэр эрүүл мэндэг гэдэг зүйл биднээс хол хин нэгний гарт очдог жамтай. Тэгэхээр энэ болгон маань өрөөсөл өмнө одоо бодохдоо бид нарын аав ээж эмээ өвөөгийн бие эрүүл мэнд ямар сайн байсан юм бэ? Тэр үеийн хүмүүсийн эрүүл мэнд сайн байсан биш үү гэж одоо бид нар хэлдэг те. Тэгсэн мөртлөө өөрсдийгөө тэр эмээ өвөөгийн үеийн хүмүүстэйг харьцуулахаар ялцчихгүй яг тийм байгааг хүн болгон ам бардам тийм гэдэг хариу өгдөг хөхгүй юу? Тийм байгааз таад маань өөрснөө ажиглаад үзээрэй. Яг тийм байдаг. Маш сайн бие сайтай байдаг. Учир нь энэ байгальтайгаа хоршиж, нийлж, зэрэгцэж, түүнийг мэдэрч уусаж амьдарсан. Харин одоо бол тийм нийгэм байха болцсон. Саяны нөгөө сарай эмчийнхаа өгнүүд нь нөгөө хурц бөгөөд яг голыг нь олсон өгнүүд байгаад байгаа байхгүй юу? Тэ? Хар дэлгэцтэйгээ амраглаад гэдэг. Тэр болгон хүний амнаас гардаггүй. Энийг зүгээр л энэ үгийг ойлгохын тулд бид нар хэдэн 10 жил зориулж иж магадгүй. Тэгвэл энэ ч яригдж байгаа өгүүлбэр болгоно яг одоо чамд тэ сонсож байгаа хэн бүхэнд сонсох ёстой цаг нь болоод ирсэн учраас сонсож байгаа. Хэрвээ сонсож амжаагүй хүмүүс байх юм бол тэр хүмүүсийн зовох цаг нь дуусаагүй байгааг илэрхийлдэг. Тэгэхээр өвчин гэдэг зүйл маань тэр чигээрээ өрөөсөө бидний одоо энэ сэтгэл, бодол, махан бие өрөөсөө бүх энэ биеийн холбоосууд дотроо явагддаг. Тэрнээс биш ганцхан бөөр өвдлөөгээд бусад эргэтэн эрүүл байна гэсэн үг өртөөсөө биш. Бөөр нүвдэж байгаа хүний илгэн зүгээргүй байдаг. Уушиг нь зүгээргүй байдаг. Шээс давсаг юу вэ те? Зүгээргүй байдаг. Тэгвэл энэ нь нөгөө нэг бид нарын мэдэрдэхгүй сэтгэл зүйн эмчилгээтэй холбоотой. Маш олон зүйлсүүд байгаа. Одоо болтол жижигээр нэг нэгээр нөгөө сонгины айл шиг арилгаал явж байна. Тэ? Одоо бүх зүйлсүүд битэрийн хувьд гой болоод явж байгаа. Ч гэсэн санаа жижигхэн бүр далдын далд нуугдсан зүйлсүүд одоо ил гарч ирээд энэ биш үү гэж байгаа юм шиг те байдаг. Сэтгэл зүйн эдгэрэл гэдэг маань. Тэгэхээр нөгөө сэтгэл зүйн эдгэрэл явагдсан үедээ махан биений эдгэрэл маш хурдан явагддаг. Аль хэдийн алга болцсон байдаг. Яг үнэндээ. Энэ нь одоо эн чи бичигдсэн байна те өөрийгөө уучлал гэдэг нь энгийн хүн болгон мэдж байгаа шүү дээ энийг. Мэдээд байгаа мөртлөө хийхэд маш хэцүү шүү дээ. Олоход маш хэцүү. Өнгөрснийг олоод за эн чинь миний сэтгэл зүйн блок байсан байна гэдгийг олоод түүнийг тавьж явуулна гэдэг маань эдгэрэл гэсэн үг. Тавьж явуулаагүй яг нөгөө хуучин шиг бид нарын програмаараа хийдэг байсан бол энэ нь суллагдахгүй. Өөрийгөө бид нар хамгийн ихээр буруутгадаг. Хамгийн ихээр өөрийгөө уучлдаггүй, өршөөдөггүй. Тэгсэн мөртлөө
бусдыг уучлж өршөөх нь амархан. Өөр дээр ирэхэд энэ нь хэцүү. Тэгтлээ бид нар өөрсдийгөө хатууруулж блоклдог. Энэ нь нөгөө хүмүүсийн сэтгэл зүйч нарын яриад байгаа сэтгэлийн шарах, сэтгэлийн блок, травма гэдэг нь өрөөсөө л энэ. Тэгвэл энэ зүйл байгаад байгаа бол бөөрийн өвчлөл, үргэсэл, бөөртэй холбоотой бөөрийн чулуу гэдэг өчигдөр бас нэг комент яваад исэн. Бөөрийн чулуунаас салж болох уу гэд болно. Тэгэхээр энэ болгонд чиний энэ сэтгэл зүйтэй холбоотой өөрийгөө уучлаагүй, хатуу хандсан, өөртөө харгас хандсан, ямар нэгэн зүйлээс айсан, өөрийгөө ч гэсэн бусдыг хүлээн зөвшөөрж чадахгүй байгаа байдал бүгд бөөрийг чинь, эд эсийг нь, нефронуудыг нь гэмтээж байгаа. Бөөрийн нөгөө эргэлдүүлэх шүүх чадварыг буюу хорыг гадагшлуулах чадварыг нь алдагдуулахад энэ сэтгэл зүй маш олон хувийг эзэлж идэг. Тэр мэдрэмжтэй уйлмаар байвч уйлж чадахгүй дотроо нулимсаа залгицсан, хэлэх үгээ залгицсан байх юм бол энэ болгоно нь нөгөө бөөрийн чулуунуудыг үүсгэж байгаа, үргэслийг үүсгэж байгаа зүйл. Тэхийн тулд өрөөсөө л энэ өөртөө итгэх итгэлийг, бусдад итгэх итгэлийг сэргээ. Энийг сэргээхийн тулд зөвхөн мэдрэмжэл ажиглана. Өөр зүйл байхгүй. Тэр нэг гаднаас хайгаад идэг зүйл өрөөсөө биш. Чи өнөөдөр юу хийгээд байгаа юм бэ? Чиний дадал чинь юу юм бэ? Юуг мэдрээд байгаа юм бэ? Ямар зүйлийг өдөр тутамдаа байнга ингэж давтаад идэм бэ? Нэг зүйлийг. Өөртөө ямар үгнүүдийг хэрэглээд идэм бэ? Чи бодод олигтой юм хэлчихгүй яасан юм бэ? Гэт өөрийгөө голж гин үү? Аль эсвэл өөрийгөө буруутгах гин үү? Байнга л арчаагүй царайлаад ажил үйлс нь бүтдэхгүй штэ. Гэл ямар үг үйлдэлийг өдөр тутамдаа давтаад байна. Тэр чиний шарах чинь. Үүнээс үүдээд бид нар өөртөө болон бусдад итгэх итгэлээ алдчихийдэг. Итгэл хүртэл энэ бөөрийг амраадаг зүйл. Нөгөө нэг хайр халамж өгөөл дулгархан мэдрэмжийг өгөөд ирэхээр хүн ч гэсэн ан амтан нохоо муур хүртэл ингээ эрхлээл гоё идэг үсттэй. Яг тэрэн шиг бидний эд эрхтэн хүртэл итгээд өөрт нь итгээд ажиллаа сайн хийж байгаа шүү намайг унтсан ч гэсэн, уйлсан ч гэсэн, ажилласан ч гэсэн, амарсан ч гэсэн миний хийж чадахгүй зүйлсүүдийг хийгээд миний бохирдлыг биеэс ялгаруулж байгаа бөөр минь чи ямар сайхан эрхтэн бэ гэд хайр өгөөд халамжлах юм бол бөөр хүртэл өөрөөсөө дулааныг, энергийг, эрч хүчийг, тэр хорыг ялгаруулах хүчийг өөрөөсөө ялгаруулж гаргаж идэг. Энэ нь бид нарын тэр сэтгэл гэдэг эрхтнээс гардаг илч байхгүй юу? Хэрвээ тэр байхгүй унтарсан, гал нь мөхсөн байх юм бол босоод эд эрхтэн хүртэл яваанда цаг хугацааны ирэхээр багасдаг. Өвддөг гэсэн үг, өрөвсдөг. Тэгэхээр ямарваа нэгэн илэрхийлэмж, сэтгэлийн тэм нэг сөрөг мэдрэмжүүд, эргэж мэдрэмжүүдийг хаахгүйгээр, барихгүйгээр зүгээр ил гарах, хэл, хин нэгэнд тайлбарл, дорд, асуу. Ингэжиж бид нар өөрсдийнхөө эд эрхтэндээ бөөрөндөө тусалж чадна. Итгэхэд нь дэм болно гэсэн үг. За. Тэгвэл энэ бидний бие тэр чигээрээ энэ хорвоо дэлхий ертөнцтэй биднийг холбож нийлүүлж идэг. Жишээлбэл ямар нэгэн зүйлд хүрэлцэхдээ энэ чи байгаа цэцгийг барих, модыг тэврэх, агаарыг нь амьсгалах, нарыг үзэх. Энэ болгоно хорвоотой биднийг холбдог зүйл. Харин энэ сэтгэл гэдэг зүйл яадаг вэ гэвэл тэр холбоонд
ам өгдөг, гэрэл гэгээ өгдөг, дулаацуулдаг, эрчим энергийг бий болгодог зүйл. Тэгэхээр эрчим энерги байхгүй бол бид нарын бие амгүй байна. Амгүй байна гэдэг чинь өвчлөмтгий гэсэн үг. Өвдсөн байна гэсэн үг. Үрвсэлтэй байна. Тэгэхээр энэ биеийг амьтай болгохын тулд эрч хүчтэй энергитэй эрүүл байлгахын тулд эхлээд сэтгэлээрээ түүнийг гэрэлтүүл. Энэ нь бидний нөгөө энергийн урсгал буюу энерги цэвэрхэн байлгах, бодлоо эрэг байлгах, муухай үгийг битгий бод, битгий хэл, амнаасаа өөрийгөө болон өрөөлийг дорд үзсэн, доромжилсан өгнүүдийг битгий гаргах гэдэг зүйл нь өрөөсөө л энэ. Өөр юу ч биш. Чамаас биднээс хол зүйл байхгүй. Бүгд бидний дотор оршоод байгаа юм. Тэгэхээр бөөрө хайрлна, эдгэн, эмчлэн, өрөвслийг нь дарна гэдэг бол антибиотикоор бөмбөгдөөд бүх эдисийг нь өхүүлэхийг өрөөсөө хэлэхгүй юм байна. Өөрийн айдсыг уучлж амьдралын урсгалд дахин итгэхийг хэлж байна. Энэ бол маш агуу үг байгаад байна, тийм ээ. Тэгэхээр энэ өгүүлбэрийг өөртөө маш сайн тунгааж үзээсэй л гэж хүсээд энэ нь одоо тийм хүчтэй 3 дахь зэрэглэлийн антибиотикос ч илүү хүчтэй байна. За бөөртэй холбоотой өөр асуултууд нь манайханд байна уу? За комент хэсгийг сарагч маань уншиж гинэ үү? Комментиг уншлаа. Шээс хурц үнэртэй гарах нь бөөрийн өвчлөлөө гэж юм. Тэгэхээр магадгүй нэгдүгээр ус баг уудаг бах. Ус баг ууснараа одоо нөгөө үлдэгдэл бид үлдээд байгаа нөгөө хортой бодисуд байгаад байгаа шүү дээ. Өөрөөр цэвэрлэгдэх ёстой байгаа хортой бодисуд маань гарахгүй. Тэгэд нэг удаагийн шээсэн дээрээ илүү их хоримтлагдахаар зэрэг тэнд яг уу үнэр илүү байна гэсэн үг. Нэг утгаараа. За ойрхон шээгээд байгаа. Шингийн юм уугаад л шээс болоод гараад байгаа. Ямар шинжилгээ өгч тодруулах вэ? За ямар ч шинжилгээ эхний ээлжинд өгөх хэрэггүй. Яг үнийг хэлэхэд. Усаа багаар ууж заншнаа. Өдөртөө 1.5-аас 2 литр бүлээн усаа шимж ууж бөөрөө одоо жигд ажиллагаанд оруулна. За ус уухгүй байжгаад гинт ус уухаар зэрэг одоо нэг юм зөвөрлөл хийлээ да. Цэцэг ийм савтай цэцэг төсөөлөө хідүүлээ. Тэгэд чи тэр савтай цэцэг рүү ерөөсөө ус өгөхгүй. Усны дутагдалд оруулаад хатаацсан гэж бодъё заяа. За тэгэд нэгэнд тэр хатцсан цэцэгний шороо чиний эд ис гэж төсөөлөө. Тэгэхээр чи нэг удаа тэр савтай цэцэгний шороо руу бүтэн литр ус хийчихье. Тэр литр ус тэр шороонд шингэхгүй шууд доошоо урсаад гараад асгарна. Тэгэхээр ус их уух тусам шээгээд гадагшлаад байна гэдэг нь яг энэ процесс байхгүй юу? Чиний бие организм усны дутагдалд орцсон. Тэгвэл ус уух ёстой байна гэд 1 литр ус уучингууд 20 минутын дараа 2-3 удаа жолонгүйгээл байх болчдөг. Яг гэхээр тэр хөрс чинь чиний эд ис чинь хитрхи хатцсан учраас чиний тэр уусан 1 литр шингэний чинь шингээж авч чадахгүй байгаа гэсэн үг. За тэгвэл хэдүүлээ. Өдөрт энэ 1.5-аас 2 литр усаа бүлээнээр нь уугаад эд исүүдтэй өдөр тутамдаа тэр нэг жижиг чигнүүдийг нь өгөөдэй. За нөгөө цэцэгтэй сав биш дээ. Цэцэгтэй савныхаа тэр хөрс рүү урсаж гарах биш. Өдөрт өгөх ёстой. Тэр нэг бүтэн литрээр нь биш шүү дээ, тэ?
өгөх ёстой. Одоо хүний биед бол 1.5-аас 2 литр гэдэг норм байж байна. Тэгвэл тэр цэцгэнд чи яадгийн те нэг 100 мл норм байж болно өдрийн. Тэгвэл 100 мл-ийг нь л өдөр болгон хийгээд. Үгүй бол тэр цэцгэнд чинь зориулсан норм нь 7 хоногт 2 удаа 100 мл байж болно. Тэгвэл 7 хоногийнх нь усны хэрэгцээ нь тэр цэцгнийх чинь 200 мл ус л байх нь шүү дээ. Тэгвэл 2 удаа 100 мл. Магадгүй 4 удаа 50 мл байж болно. Тэгвэл тэрнийгээ өгөөлөйвэл тэр цэцэгний чинь шороо нь хатахгүй, тэр цэцэг чинь өөхөхгүй. Тийм үү? Тэгээд гой ургана тийм үү? Тэгээд чи тэрлөө яах вэ? Литр ус хийх шаардлагагүй. 7 хоногт 4 удаа 50 мл юм уу? Эсвэл 2 удаа 100 мл-ээр хийх л нормтой бол тэрнийг нь л өг. Тэгэх юм бол чиний бие чинь хавгнахгүй юу гэдгийг. Тэгвэл хүний бие дээр 1.5-аас 2 литр гэдэг нь нөгөө хүнийхээ жим мэн инээдрээс шалтгаалаад ярьж байгаа. Тэгтээ 1 кг жинтэй 40 мл гэд бодвол 100 кг-та хүн өдөрт 4 литр ус уух нь байна. Тэрнийгээ яах вэ? Шимж уун. 15 минут тутамд хагас стакан байдаг ч юм уу. Хагас цаг тутамд хагас стакан байдаг ч юм уу. Тэгж багаар өгөх юм бол хөрс чинь шингээж аавна. Нэг мөсөө өнөөдөр би 4 литр ус уух ёстой. Одоо нэг 500-ыг хөнтөрчи 3 цагийн дараа нэг 500-ыг хөнтөрчи гэвэл нь эхний 500 чинь нөгөө 3 цагийнхаа дотор шээс болоод гарна. Дараагийн 500 чинь яах вэ? Дараагийн 2 цагийн дотор 20 минутын дотор шээс болоод гараад явна. Тэгэхээр тэр хооронд эд чинь яах вэ? Тэр усаар хангагдаж чадахгүй дутагдал хэвээрэл байна гэсэн үг. Тийм болохоор усаа зөв ууна гэдэг асуудал. Зөв ууна. За зөв уухад яг уу бүлээн уух нь бас номер 1 асуудал болоод байгаа гэсэн үг шүү те. За энэ асуултанд хариулчлаа. Бөөрөнд юу уувал сайн бэ? За усаа л уу. За бүлээнээр нь зөв хэмжээгээр нь уу. Тэ. Тэгээ манай ханд нэг юм юу идэг? Гаднаас л өөрснөө хийх ёстой юмнуудаа явахгүй. Гаднаас л тэр сайн, энэ сайн, тэхийн шээг сайн, ямар юм сайн гэл баахан юмнууд олоод уугаад явцдаг. Тэгэнгүүтэл зөгийн бал сайн, зөгийн балтай юу сайн гэл ингээл бие биенээсээ амд амжаад нөгөө мэдхгүй хүмүүсээсээ суралцаад яваад хараа өөртөө хорлох процесс нь улам хурдан явагдаад идэг. За тэгвэл аль хэзээний одоо бөөрийн өрөвсөл үүссэн бөөрөнд одоо гачигдал дутагдал юу гэдгийг те үйл ажиллагааны процесс нь хямарсан байгаа болвол тэрнийг зөв амьдралын хэв маягаараа л засна. Түүнээсээ ч гаднаас ямар нэг юмыг одоо зөгийн балтай ус сайн гэн гээл зөгийн балтай ус баха уучна. Нэг мэдсэн чинь зэрэг нөгөө бөөрийнх нь асуудал сахарын асуудал болоо явчихна. Тэ сахарын өвчтэй. За тэгээд ялангуяа сахарын өвчтэй болвол бөөрөө маш сайн хяналтанд байлгаж маш сайн хайрлахгүй болвол маш хурдан бөөрийн дутагдалд орно. Тэгээд архай дутагдал байвал гайгүй шиг нэг амьдраад удах хурц дутагдал байвал хурдан эмчлэхгүй болвол архайг руугаа шилжээд яг уу. Тэгэл нэг мэтгэд юу гэдгийг хорвоо минь баяртай гэд. Хорвоо наадталт нь амиа хорлогч минь баяртай гэл үлдэн штэ. Тэгэхээр амиа хорлогч битгий байгаарай л гэж хэлье да. За тэгээд өнөөдрийн лайв хичээл маань үүгээр өндөрлөж байна. Тэгээд үдсэн, асуусан, шеэрлж түгээсэн, бусдад буян болох агуу сэтгэлийг өвөрлөөд явж байгаа та бүхэндээ бүгдэнд нь маш их баярлалаа гэдэг дүүрэн талархлыг илэрхийлээд тэ энэ дэлхийн түмэн жаргалан болсон эрүүл мэнд нь инк оршиж мөнгө жаргагээ гэж өргөё түр баяртай.